За өдрийн төргийн бизнес сан подкастын сонсогчдод бас үзэгчдэд бизнесийн ерхий редактор даваад ирж байна. За подкастын ээлж дугаараар газар трейлингийн салбарын төлөөллийг ураад байна. За Таримал урмал компани захирал Хандсар манай подкаст ирсэн байна. Өдрийн төргийн танд. Баярлалаа өдрийн мэнд. За баярлалаа. За тэгэхээр өнөөдрийн битгий ярих сэдэв бол за газар трейлингийн сэдэв гэж хэлсэн. Ерхийдээ бол яг хуу сүүлийн үед энэ салбар маань бас тийм сайнгүй байх шиг байна. Одоо цаг агаар одоо уур амьсгал маань тийм таатай биш байна. Ерхийдээ одоо гандуу байгаад байна тийм ээ. За тэгээд одоо бас энэ эдийн засгийн нөхцөл байдал, зах зээлийн нөхцөл байдал маань бас тийм сайнгүй байна тийм. Ерхийдээ тариаланчдын бас ээлж тийм сорилттойгоо тулгараад байна. За тэгэхээр хандсан захирал маань одоо хүрээлэн буй орчин судлал гэсэн юм үндсэн мэргэжлэр эзэмсэн. За Таримал урмал компанийг үүсгэн байгуулсан. За газар тариалангийн салбарт одоо ороод 6-7 онд болж байгаа. Ерхийдээ яг дотроос нь одоо ерхийдээ бүх асуудлыг харж мэдэрж байгаа. За тэгээд ерхийдээ бол одоо байгууллагын зах зээл рүү газар тариалангийн компаниудад зориулсан бүтээгдэхүүн үйлчилгээнүүд нийлүүлдэг ийм хүн байна. Тэгэхээр эхлээд тантай би жоохон танилцмаар байна те. Та ер нь яг одоо мэргэжил карьер юу байна? Энэ салбарт ер нь хэдэн жил болов те яг мэргэжлийн хувьд хэмбэ гэдэг асуулт асуух гэдэг. Би Монгол Улсын их сургуулийн хүрээлэн буй орчны судлаар төгссөн. Ер нь бол эколог чиглэлээр ажиллаж байсан. Би гадаадын хөрөнгө оруулалттай компанид байгаль орчны зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компанид ажиллаж байсан. Монголын томоохон уулуурхайн компаниуд бас байгаль орчноор ажиллаж байсан. Байгаль орчны нөхөн сэргээлтийн чиглэлээр ажилласан 15 жилийн туршлагатай. Сүүлийн жилүүдэд юу яаж байна? Яг энэ газар тариалангийн салбарт 6 жил ажиллаад байна да. Тэгэхээр үндсэн сэдв рүү орохоос өмнө эхлээд хоёулаа нэг салбарын нөхцөл байдал нь ямар байгаа гэдэг тэр бас үзэг сонсогчтой нэг нийтлэг ойлголт өгсөн дээр те одоо ер нь яаж юм. Сая бас нэг импортын нөгөө бүтээгдэхүүний татварын асуудал бас байх шиг байна. Энэ яаж тусч байна? Монголын газар тариалан чинь ихэнх хувь нь одоо байгаль цагуураас хамааралтай шүү дээ. Энэ жилийн үед л төвийн нутгаар гантай байна. Төвийн бүснүүдийг дархан нас урагшаага Төв аймгийн нутагтэр чигээрээ гантай байна. Одоо 6 сарын 20-нд хүрлээ. Дахиад халах төлөв байна. Ер нь тариаланчийн сэтгэл санаа одоо гантай бүс нутгийн тариаланчийн сэтгэл санаа дин донтой хэцүү байна. Бид нар яг энэ хүмүүстэй тулж ажилладаг, үйлчлэгээ үзүүлдэг хүмүүс яг адилхан л сэтгэл зүйтэй байдаг. Тэгээд эдийн засгийн хувьд бол улаан буудаан борлуулалт өнгөрсөн жил ер нь тааруу байсан. Оросын улаан буудаан галийн татварыг одоо нэг тэгэлсэн татварыг сая энэ хаврын чуулганаар туслах хэрэгтэй байсан туслагдаагүй. Тэгэхээр ер нь бол бас нэг жоохон урам зориг муу тайхан тарилтаа ихсэн байна энэ жилийн хувьд л. Гэхдээ сүүлийн жилүүд уг нь ургац бол гайгүй байгаад байна шүү дээ. Ургацсан хэмжээ бол дайггүй сайн авч байна. Бид нар бас технологи сайжирсан байна. Гэхдээ улс төрийн болон эдийн засгийн хамааралтай энэ улс төрийн шийдвэрүүд одоо ингээ энэ салбарт бас их нөлөө үзүүлж байна. Одоо бид нар улаан буудаагаан тарилтаа бас нэг сэлгээнд нь өөр тархимал оруулах, улаан буудаан тарих хэмжээг багасгах, тосны урмал тариалах гэдэг өөр сэлгээний малын тэжээлийн урмлуудыг тариалах ч юм уу гэдэг ариу хэлбэрийн үедэд өөрчлөгдөж ирж байна. Дандаа тарьдаг байсан нэг төрлийн таримлыг багасгах тий. Сэлгээний таримлуудыг оруулж ирэх гэдэг тариаланч маань одоо шинэ сорилтуудтай тулж байна. Одоо ерөнхийдөө бас цаг агаар их тогтургүй зуныг авчиж штэ тий. Хавар намар хоёр бол хавар сэрүүхэн зуных орой болж байна. Дулаан дутагдaltaй байна, чиг дутагдaltaй байна. Сүүлийн 2-3 жил бол нэг төвийн бас нутаг хуурай. Тэгээд эдийн засгийн хувьд бас борлуулалт муугаа учраас тариаланч нар ер нь жоохон хүндхэн байна. Тэгэхээр бол яг хуу манай газар тариалангийн салбарт байгаад нөөц уу одоо уур амьсгалын нөхцөл за тэгээ хөрсний чанар гэдэг тодорхой нөөц байгаа тийм бусад орнуудтай харьцуулах тул тийм хангалттай биш тийм ээ. Дээр нь тэгээд одоо зарим хүмүүс ярьдаг л да газар тариалангийн чинь айгүй их татаас авдаг яас их мөнгө авдаг юм яа чи одоо бие даах болоогүй ч гэдэг юм уу те. Гэтэл энэ маань үнэхээр аргагүй одоо нөгөө нэг валютын ханшийн өөрчлөлтгээл гадна зах зээлийн нөлөөнд амар өндөр өртөгдөг тийм салбар шүү дээ. Ерхийдээ нийт гинжи хэлхээгээр наавал хамгийн эмзэг цэгүүд нь одоо юу вэ? Одоо бүх газар тариалан хэрэгжилж байгаа бүхий л орц найрлагууд импортих байна. Түшин импортих байна, техник импортих байна. Түүнд хэрэгжилж байгаа бордоо импортих байна, урмал хамгааллын бодис импортих байна. Яг үүрнээс бусд ерөнхийдөө зарим бас өөр импортих байна. Тэгэхээр бүх юм импортоос хариуцлага байхад одоо рубль ямар өссөн бэлээд Оросоос ингээд нефт авдаг тий. Оросоос ихэнх бордоогоо авдаг. Тэгэхэд орц найрлагууд маань өссөн байна. Өнөөдөр бид нар талхны үнийг одоо нэмэхэд ямар их тий эмзэг байдаг байлаа. Тэгтэл улаан буудаан орц найрлагууд бүгд ингээд бараг 20% өссөн байна. Тэнд хэрэглэгдэж байгаа хүний нөөцийн зардал ямар болж байгаа вэ? Ихэнх одоо хүний нөөц маань хөдөө очиж тэр
будааны ажилд оролцох дургу хөдөө аж ахуйд ерөнхийдөө залуучууд ажиллах дургу болчихлоо шүү дээ. Тэгэхээр ер нь бол хүний нөөцийн үнэлгээ бас их өссөн байна. Тэгэхээр энэ одоо орцны арилгуудыг яаж бид нар одоо дотооддоо шийдвэрлэх үү? Энэ зардлуудыг яаж энэ савлгааг багасгах уу гэдэг дээр манай тариаланч нар бас нэг бодох хэрэгтэй болчиход байна. Зарим юмыг яаж иж байгаа дотооддоо үйлдвэрлэх нь туйлын чухал болчиход байна. Ихтэй салбартаа бол тодорхой одоо нэг судалгаа шинжилгээний институтууд ажиллаж байгаа те. Тэндээс одоо нэг шин санаа нийлүүлэх, янз янзын инновацийн бүтээгдэхүүн нийлүүлэх одоо жишээ нь өрн дээр л ихтэй бол уг нь бол шийдвэр байдаг юм шиг үү. Ихтэй яг сансан хэмжээнд нэг эдийн засгийн хэрэглэлд орж өгдөг үедээ энийг шалтгааны байдгийг тэр тал дэлгэрүүлж ярил. Шинжилгээ ухааны хүрээлэнгүүд ажиллаж байна. Хөдөө аж ахуйн хэд хэдэн хүрээлэнгүүд байна. Хуурай бүс нутаг тохирсон Улаанбуудаа сортыг гаргаад тэр нь амжилттай нэвтрээд яг энэ гандуу нөхцөлд бол одоо ингээд хамгийн сайн ургаж байгаа сорт байх жишээний тий. Манай хөдөө аж ахуйн салбар бол бусад хөдөлгөөн орнуудтай харьцуулахад бүр хоцрогдсон, нэлээд хоцрогдсон байгаа. Тэр болгоно. Тэгээд яг хөдөлгөөн орнууд одоо Хятадаас бол техник, сэлбэг хангалттай орж ирж байгаа боловч одоо энэ галын татварын өндөр нөхцөлийг давж энгийн тариаланч тэр үнэтэй техникүүдийг авах хэцүү байна. Хөдөө аж ахуйн яам бол энэ дэр бодлого бариад одоо техникүүдээр бол галын татварыг тэглэх ч юм уу эсвэл лизингээр олгохтой корпорациороо дамжуулт лизингээр олох гэдэг тодорхой хэмжээнд дэмжлэг үзүүлж байна. Манай хөдөө аж ахуйн дэлхийгээс нэлээд хоцрогдсон юм байна. За тэгвэл ийм нөхцөлд та Термал Урмал гэдэг компанийг байгуулсан. Тэгээ ерхэд яг энэ компанийг байгуулсан бас нэг юм алсын бодол хараач нь юу байсан бэ? Тэ бас зорилго нь юу вэ? Энэ тал дээр үүдэж яах юм тийм ээ. Миний үтсэн мэргэжлийн дагуу би нэг 15 жил ажилласан. Энэ хугацаанд би ямар ажил хийжсэн бэ гэхээр ер нь бол энэ эвдэрсэн газар, эвдэрсэн хөрсийг яаж нөхөн сэргээх вэ гэдэг дээр би ажилласан. Энэ тэргүүлэх одоо олон нас дурмалын үр манад аяга ховор байсан. Ирж хайгаад доктортой энэ хүүтний төсвөрлөд олон жил ургачих юм ургамлын үр ховор байгаад энийг би өөрөө одоо бий болох хэрэгтэй юмаа гэж зориод зарим нь тарьж үзлээ, тариулж үзлээ. Тэгээ импортлж үзлээ. Одоо охин манайх импортын бизнесээ бол хийж байна. Зарим айлуудад бол энэ үрийг тариулж байна. Захиалгууч тариулж байгаа. За энэ үүднээсээ би газар тариалангийн салбарт орсон. Үр үйлдвэрлэж гисэн. Ганцхан олон нас дурмалын үр биш. Одоо энэ олон нас дурмалч нь бол бас ногоон байгууламж зүлгэний үр бас ордгийг. Улаанбаатар ягаад их юм тоостой те ногоон байгууламжтай ургасан зүлэг 101 л одоо давдаг дараа жил ингээд ахиж сэрэгдэх юм бэ гэдэг асуудал бас үүнтэй холбоотой. Монголын энэ хүүтний давж гаргах тийм олон нас дурмалыг үрийг бэлдэх туйлын чухал юм манасад. Тийм учраас би ногоон байгууламж нөхөн сэргээлтэй холбоотой үр үйлдвэрлэхтэй холбоотойгоор газар тариалангийн салбарт орсон. Одоо манайх ганцхан энэ урамлаас гадна хүнсийн ногооны үр, малын тэжээлийн урамлын үрийг бэлдэж байна. Бас нөөцөлж байна. Манайд одоо бараг 6000 нийт төрлийн урамлын үр байна. Нөөцсөн байна. Үр бол туйлын чухал материал. Хөдөө аж ахуйн хувьд бол Орос ардын үг гэдэг штеп. Үнэгээ итгэхэр үрээ итгэхэр үнэгээ идэгч. Үнэнээс илүү чухал аахгүй. Тэгэхээр энэ бол улс орны хувьд стратегийн ач холбогдолтой бүтээгдэхүүн юм. Улаанбуудаа бол стратеги гэж явдаг. Бусад өрнүүд дээр одоо бас жоохон хомсдолтой байна. Бүх төрлийн Термал Урмал дээр. Ганцхан хүнсийн ногооч биш. Цэцэг урмлууд, гоёл чимэглэлийн урмлууд, модны өрнүүд те. Бидний өдөр тутмын нэрдэг хүнсийн ногооны өрнүүд дотооддоо бас хангалттай үйлдвэрлэж чадахгүй байгаа. Сайн чанарын одоо бус нутгийн онцлог тохирсон одоо манайх чинь 100 их богинотой шүү дээ. Тэгэхээр тэр нь тохирсон урмлын өрнүүд шууд гаднаас импортлж болдгүй. Тодорхой туршилт судалгаанд туршуулж агаад нөөцөлж хадгалах хэрэгтэй. Тодорхой температурт. Манайх бол яг энэ одоо нөөцийг бүрдүүлэх гэж хичээгээд ажиллаж байгаа компани. Ийм шалтгаанаар л одоо энэ салбарт орсон доо. За тэгэхээр та бас ярьжсэн яг одоо яг өөрийн нөө хав энэс сулгуурлаад бас нэг төрлийн тийм бордоо хөгжүүлж байгаа гэсэн. Ерөнхийдөө бол туршилтаар зах зээлд бас орчихсон, нэвтэрчихсэн байгаа тий. Энэ бүтээгдэхүүний талаар жаахан дэлгэрүүлж ярил те яг ямар зорилготой бүтээгдэхүүн хөгжүүлж байгаа. Манай улс чинь бордооны үйлдвэр дотоодын бордооны үйлдвэр гэж байхгүй. Эрдэс бордоогоо бид нар чинь 100% импортоор авч байгаа. Бордоо маш үнэтэй авч чинь ихэнх нь Оросын холбооноос орж ирж байна. Тэгэхээр тариаланчдын нөгөө түрүүний ярьдаг орц норм чинь аюу өндөр болчих үнэтэй байна. Бордоо үнэтэй байна. Дайнтай холбоотойгоор ч юм уу Оросод бас бордоогоо гарах дурггүй байна. Төлбөр мөнгөний асуудлаас болоод Хятад дотоодынхон бордооны хэрэгцээг өөрсдөө бас хангаж дийлэхгүй байна. Ийм хоёр хөршийн донд үжид бид нар одоо газар өөрсдийнхөө бордооны үйлдвэрлэлтэй болох хэрэгтэй.
Гэхдээ эрдэс бордоо бас улсын хэмжээ бодлогын хэмжээнд одоо томоохон үйлдвэр барих хэрэгтэй. Манай энэ бордооны хувьд бол юу гэхээр одоо энэ Монгол орны цаг угаар тогтворгүй хавар гүйтэн тий 100 хит халуун өдөр шөнийн температурын хэлбэлзэл ийм ихтэй үед бол тамил урмал стрессддэг. Хүнээр бол стресстэй хүн хоол нь яаж шингэх вэ те? Түүнтэй адилхан стресстэй тармил бас хоолоо шингээж чаддгүй, идэж чаддгүй, ургаж чаддгүй гэсэн. Тэгэхээр тэр замыг нээхэд бол бид нар энэ бордог одоо юу яасан? Монголд үйлдвэрлэж эхэлж байна. Энийг бол өмнө бид нар 4-5 жил манай компани борлуулад ерөнхийдөө зах зээлийн судалгаа хийгээд хэрэглэгчтэй хүргээд ерөнхийдөө мэдэрсэн гэсэн үг. Хэрэглэлт хэрэгцээ маш өндөр байгааг. Энэ болохоор одоо энэ таримлын стрессийг тайлдаг, бордоотой хамт хэрэглэдэг, навчин шүршдэг био өсөлт зохицуулагч юм. Энэ тоонолчсон цэцэгтний овог буюу арабсын гаралтай ургамлаас гаргаж авсан ургамлын найрлагт одоо ургамлаас гаргаж авсан фитогормон юм өсөлт зохицуулагч юм. Дэлхийн нийтэд өргөн хэрэглэгдэж байгаа л да. Энийг Монголын хуурай нөхцөлд ийм эрс зэс нөхцөлд ургамал зайлшгүй хэрэглэх шаардлагатай юм а гэдэг үндсэн дээр бид нар оруулж иж байгаа. Төстэй бүтээгдэхүүнүүд бий үгүй л бий. Энэ бол цэвэр биологийн гаралтай учраас аюулгүй юм. Одоо юутаач хамт хэрэгжилж болно те. Тийм учраас бид нар энийг судлаад патентийн дагуу үйлдвэрлээд хэрэглээд нэвтрүүлж гисэн байна. Манд бол зөвхөн үр тариа биш бүх төрлийн таримл. Ерөөсө бүх төрлийн таримл. Энэ бордыг би анх яаж мэдэрсэн бэхээр манай Оросын холбооноос бас шилмэст модны шилжүүлэн суулгах үеийн стрессийг одоо даван туулах стахэд орны зөвлөж энэ одоо бэлтгэлийг оруулж ирсэн. Тэгээд одоо бид нар бол ууланд ургаж байгаа ч юм уу эсвэл одоо ингээ сайхан чигтэй 50 нөхцөлдөө хөдөөний ургаж байгаа модыг авчирал хотын энэ стресстэй тоостой шороотод нөхцөлд ингээд ургуулж штэ нийтийн эзэмшлийн талбайд ингээд стресс зэтгүүлэхгүй үнцийн хэлсэн үнцүүдийг аавна тэгэл чимээтэй орчинд тэгэхээр ямар том ургацсан таримлж гэсэн стресстэй энэ зорилгоор бид нар энэ бүтээгдэхүүнийг хэрэглээд үр дүнг нь харчихсан. Тэгээд ер нь энэ ганцхан ийм жижиг савлгаагаар биш ганцхан модон төрөлсөн биш том талбайд хэрэглэх ёстой гэж бодож хэрэглээд нэвтрүүлээд нэлээд амжилттай явж байна. Зөв. Яг үр тариан дээр бусад одоо юу гэдгийг нарийн ногоон могоон дээр ярил одоо нэг ургацсан гарцыг ер нь бас яаж сайжруулж энэ бүтээгдэхүүнүүд тэр нэг таа үзүүлэлтүүд юм уу байна. Энэ би түрүүнээс тоонолчтны авгаас гарч ирсэн гэдэг. Байцаан дээр одоо манай хот орчмын тариаланч нар бол энийг аягүй сайн мэддэг. Байцаа чинь ингээд намар боолтон шангарч өгдөг. Хадгалах гэхээр хадгалаад ийм надбаас ногоон юм байгаад идэх байхгүй. Энийг хэрэглэнгүүт л шууд бүрэнхий ногоон байцаа бол. Манай нэг харилцагч гэсэн. Би анх одоо ийм бүх бүрэнхий ном ногоон байцаа хурааж үлдлээгээд бордоо шимт ижил нь хангалттай байна. Стресстэй байгаа нь. Хүүтэн бороонд удаан байгаад ахаар боочдохгүй байгаа байхгүй. Зөв. Арабсан дээр бас тэгдэг. Одоо нэг манай Төв аймгийн Угтаасан миний тариаланч манай харилцагч намхан байсан. За энэ жил ингээ ургацсан аллаа гэж утсан. Энийг цацсан чинь шууд цэцгэлсэн. Цэцгэлээд би үр гаргаж авсан. Үр хураасан гэж. Тэгэхээр ерөнхийдөө муу таримл дээр илүү сайн нөлөө үзүүлдэг. Төрөний миний хэлдгээр хоол систем дамжих зам болж байна. Навчаар одоо шимт ижил авцсан болдог. Ер нь урмал нийт хоол тэжээлийн ургалтын үедээ 30% навчаар авах боломжтой гэж үздэг. Одоо бид нар тэр импортын үнэтэй эрдэс бордогоор хөрсөө бордож чадахгүйгээс хойш одоо тэгжил ургацаа хамгаалж байна. Ургацаа авч байна. Хөрсийг борлохны шаардлага байна манай усад. Манай хөрс ядуу байна. Ер нь бол маш их хэмжээгээр бордох хэрэгтэй байна. Гэхдээ бордоо гэдэг яг зохистой тунгаар бордох хэрэгтэй байна. Өөрийн гэсэн хэм хэмжээтэй. Нийгэмд нэг ийм ойлголт байна. Бордоотой нөгөө хортой гэдэг нэг тийм ойлголт байгаа байхгүй юу? Энэ чинь зохистой хэмжээ байвал хор байхгүй байхгүй юу? Тэгтэл манад яг өнөөдөр зах зээл дээр бордоо ч алга байна. Ер нь бол зах зээл дээр бордоо тун ховмс байна. Хэдэн навчны гүмийн суурилсан навчны бордоо л байна. Тэрнээс урмлын үндсэн хоол тэжээлүүдэг азот фосфор калий найрлагатай бордоо зах зээл дээр тун ховмс. Тэгэхээр бид нар одоо өндөр хэмжээгээр бордох ямар ч чадамж алга тариаланч чадамж алга зах зээл дээр тэр бүтээгдэхүүн хомс байна. Тэгэхээр энэ бол одоо тэрийн шийдвэр гаргах хүмүүсийн хийх ажил өөр аргаар одоо энэ том үйлдвэрийг барих хэрэгцээ шаардлага байна. Нөөцийг тодорхойлох хэрэгтэй байна. Одоо бидний манай компани хувьд бол ингээд хэрэглэгчтэй одоо өгөх юм нь бол энэ цагуурын бүс өөрчлөлттэй юм хэцүү хуурайшилтай, гантай, шавьчтай ийм нөхцөлд бол энэ аргаар бидний энэ зөвлөж байгаа бүтээгдэхүүнийг хэрэглээд ургацаа ямар ч гэсэн хамгаал, тэнцвэртэй байдлыг хангал гэдэг асуудал ирж байгаа. Ер нь яг танай компани одоо дотоодын
үйлдвэрлэгч газар тариаланхынтай яг өгжсэн тийм хамтын ажиллагааны механизм яг юу юунд тогтож байна. Бас тэгээд яг үндсэн одоо тэдний хэрэгцээнд тохирдог бүтээгдэхүүнүүд нь юу вэ? Тэ бас тэгээд яагаад энэ дээр ч илүү гэж ярил тэ. Ер нь бид нар хэрэглэж байгаа кармантах хэмжээг мэдчихвэн л та. Зөв. Ер нь бол мэдчихин те. Тэгэхээр үрнээс нь ахуулаад үр тарихад найдвартай үр байх хэвээр. Яг тохирсон үр байх хэвээр. Үрнээс нь аваад ураг сурах хүртэлх бордоо, урмал хамгааллын бүтээгдэхүүн, зөвлөх үйлчилгээ. Энэ бүгдэн дээр бид нар зохицоор нь хүрхийг хичээж байна. Та юу тариул одоо энэ жил болохоор байна. Таны хөрсөнд юу хэрэгтэй байна? Хөрс чинь ямар байна? Тармал дээр өвчин гарвал яах вэ? Шавж гарвал яах вэ? Хуг урмлыг яаж шийдвэрлэх вэ гэд. Бид нар бол яг ээж бүр механизмаар нь ингэж хамтрахыг хичээж байна. Одоо нөгөө 1-2 сараас ингээд нөгөө цикл эхэлж байгаа шүү дээ. Тэгэл намар дуустал баг явдаг баг тийм. Ер нь бол тийм эрхчлэлийн төлөвөн дээр нь хүртэл хамтрана. Төлөвийг нь боловсруулж өгнө. За энэ жил та ингээд 500 гад юу тарих чинь. Тэгвэл та энд ийм орц хэрэгтэй болно. За энийг өвөл захиална шүү. Тэгжил одоо хамтарч байна да. Түрүүн та нөгөө талах гээд ярьсан за яг үр трейдер аваад үзэхэд за нэг тоон ингээ үр тараа хурааж явахад тэрний бүтэж байгаа өртг нь яг юу юунаас бүрдгийг бас үзэх сонсогч бас нэг тийм ерөнхий ойлгохтой гэсэн дээр хата хүмүүс бол янз янзын ойлголттой явдаг. Тариаланч ажил хүнд штэ. Эдрийнх талах шүүдэсэд өгдөг болохоор тэрийг ойлгохгүй л дээ. Одоо газар хэрэгтэй байна. Үр хэрэгтэй байна. Түүнийг хураах комбайн техник трактор хүн хүч хэрэгтэй. Тэгээд түүнийг одоо хурааж аваад гурлын үйлдвэрүүд цайруулж боловсруулах те дараа нь борлуулалтын цэгүүд рүү хүргэх. Тэгээд дараагийн шат амжилтлаг үйлдвэрлэлд орно гэдэг. Энэ их процесс болж байна. Ер нь бол тэгээд тэр дундуур нь бүсүүд орсон найрлагууд, бензин тос, урмал хамгаал бордоо, тэ гербицид гээд бүгд хэрэг болж байна да. Зарим хүмүүс болохоор одоо ингээ нөгөө нэг компаниуд үйл ажиллагаараа төрөлж хэрэгтэй нэг үр тарианууд зөвхөн үр тариагаа тариал ураагаад авах бусад одоо тэр тээвэр юу гэдгийг те ордоо мордоо бусад юм ингээд нэг төрөлжөө дотроо ингээд хуваагаад авчвал илүү одоо нүүр ашигтай заа үүдий тоног төхөөрөмжийн техникийг нь бол бас нэг хэсэг нийлүүлэгч гэдэг юм уу те ийм гарц боломжууд ер нь хэр байдгийг тийм байдлаар өртгөө багасгах гэдэг. Ер нь тэгж ажиллаж байна. Тэгж хорш чинь тариаланч бол тариалан гал тарж байна. Үр ханган нийлүүлэгч бол өрөөл нийлүүлж байна. Тариаланч дотор зөвхөн үр гаргадаг аж ахуйн үйлчүүд гэж байна шүү дээ бас. Таварын буудааг үйлдвэрлэдэггүй, таварын одоо урмал хийдэггүй, тарьдаггүй те. Зөвхөн тариаланчийн тарих үрийг бэлдэж өгдөг компаниуд гэж тустай байна. Трактор нийлүүлэгчүүд нь урмал хамгааллын байц, бордоогийн нийлүүлэлтийн тустай байна. Тэрэндээ дагалдах зөвлөг үйлчилгээнүүд нь тустай. Тэгээд жижиглэнгийн зах зээл дээр болохоор одоо үрийн дэлгүүрүүд, бордооны дэлгүүрүүд гэж тустай байна л да. Гэтэ үр бордоо хоёр бол цугл явж байна. Зөв. Одоо тэгж хуршиж байна дандаа. Нэг бүгдийг хийж байгаа компани алга. Түрүүн таярлын нөгөө нэг одоо зах зээлийн нөхцөл байдал бас тийм сайнгүй байна. Борлуулалтын хувьд муу байна гэдэг. Компаниуд нь бас одоо юу гэдгийг борлуулалтаа төрөлжүүлэх бас одоо тий за үр тариаж явах байчвал одоо үүдгийг буцаад одоо нэг сэлгэн тариалтаар ч гэдэг юм уу ямар байдлаар ер нь тэр нэг борлуулалтын сугуудаа төрөлжүүлэх тийм боломжууд ер нь хэр вэ? Сүүлийн үед одоо тариаланч нар болон энэ хөдөөж хүн яам ийм одоо арга барилыг нэлээд сурталчилж байна л да. За нэг төрлийн тармил тарж яхаар ер нь бол хөдөөж хүн механизм бол сэлгэн тарилт байх хэрэгтэй юм. Малын тижэл сэлгээний тармил тосны урмал үр тариа гэдэг. За энэ жил Улаанбуудаан үн ингээд юутай байх юм бол тосны урмал тариа. Гэхдээ тэр чинь нөгөө газар тариалангийнхаа хуулиар сэлгээтэй явах хэрэгтэй. Гэхдээ бидний ганц бүх таримлуудыг тарьж чаддаг биш. Технологи байна. Одоо тэр өөр таримлуудыг тарихад зориулсан үрлэгч комбайн гэд бас тустай байна. Тэгэхээр нэг чөлөөтэй хөрвүүлж чадахгүй байна. Зөв. Тэгэхээр нэмэлт хөрөнгө оруулалт шаардах гэдэг шүү дээ. Хөрөнгө оруулалт маш хэрэгтэй байна. Ер нь зүгээр үр тариа одоо нийтлэг тийм таримлуудаас гадна яг одоо манай улсад хэрэгцээтэй байгаа тийм таримлууд гэвэл ямар таримлууд байна? Одоо яг бид нар нэг үе бодвол тосны ургамлаа тариас урчлаа л да. Тос үйлдвэрлэж байна. Малын тижээлээ бас 100% үйлдвэрлэж байна. Одоо импортоор авж байгаа жимсний төрлийн таримлуудыг бид тэр өргөн хүрээнд өөрсдөө тарьж сурах хэрэгтэй байна. Одоо айвих жижиг жимсний таримлуудыг манад дулаан бүсний төрөөр тарих боломжтой байхгүй. Тэгэхээр энэ таримлуудыг илүү бас таримл зүгээр байна. Жижиг өрхийн хэрэглээгээр шалтгаан тэр салбар руу орох хэрэгтэй. Одоо нөгөө тэрбум мод гэх нэг том санаачлаг маань явж байгаа шүү дээ. Энэ бас одоо үүдгийн яг энэ салбарт ажиллаж байгаа хүмүүсийн бас нэг үйл ажиллагаа тэлэх гэдэг юм орлогоо төрөлжүүлэх.
За янз янзын байдлаар хөнгөлөлтөө санхүүжилт авч тийм бас боломж байх шиг байгаа тань. Тэг яг энэ ямар орон зай ямар боломжууд байна. Тэгээд тэрбум модны хүрээнд ярихад бараг тарьсан суулгах суулгамал бурхан минь ургаасаа гэж залбирдаг штэ. Асар их тоо тий. Тэгээд манай цаг угаар ямар илээ тарьцуулалттай амьдралтын хувь хийдвэл гэдэг их бодох хэрэгтэй. Манай мэрэгжлийн байгууллагуудын чадвар бас тэрбум модны хүрээнд хэр байна вэ гэдэг бас бодох хэрэгтэй. Нэг талаасаа бас энэ айн салбарыг хөгжүүлэхэд аягүй ташуур болж байгаа, хэрэгцүүлж байгаа, хөгжүүлэхэд аягүй нэмэр болж байгаа санаачлах гэж үзэж байгаа. Ер нь бол тарьц суулгацын салбаруудаа ингээд газар тариалангийн салбараас арай жоох ялгаатай. Энэ салбар бол нэлээд одоо яг энэ тэрбумын хүрээнд бол нэлээд хөдөлгөөнд орж байна. Манай компанийн хувьд бол энэ дээр ямар ханган нийлүүлэлтийн ямар үүрэг гүйцэтгэж байгаа вэ гэхээр энэ хуурай бүс нутагт сөлжилтийг сааруулах хүрээнд таригдж байгаа их хуурай газруудад услахааны системийн асуудлыг шийдэгүүгээр их тарж байна л да. Тийм учраас мод тарина гэдэг чинь өөрөө аюулгүй зардал, байнгын арчилгаа, тортолгоо хэрэгтэй. Тийм учраас бид нар энэ таарсан одоо хуурай бүс нутагт таарсан чийг барьдаг полимер бордоо ч юм уу те ийм агар химийн шийдлүүдийг л ерөөсөө энэ юунд санал болгож байна. Айн аж ахуйд санал болгож байна. Сайн чанарын үр, сайн чанарын бордоо, хуурай нөхцөлд ургамлыг стресстүүлэхгүй байх, чийг нь барих тийм агар химийн шийдлүүд бидэрт байна да. 3-4 жилийн өмнө би нөгөө нэг хятад өвөр Монголоор ингээд явж байхад баг цүлд ингээд ойжуулт хийцээ одоо тэд нар яаж тариадгийг тэдний нууц нь юу гэдгийг ерөөдөө олон улс ч гэсэн яг үнэлтгэл юм билээ л дээ тэр хятадууд хийж байгаа тийм нэг арга барилыг тэдний бас ноу хав нь юундаа байдгийг тэднээс бид нар бас яагаад суралцж болдгоо юм ч гэх юм уу. Тэнд бол юу байна? Юмыг уйггүй хөдөлмөрлөдөг зан чанар байна. Монгол хүнийг бодвол тариад сэтгэлийн хөөрлөөр тариад уйдчдаг биш те. Нэг юм тариул ингээд ургуулж чаддаг тийм уйггүй тариалан хүний зан чанар байна. Бид нар чи ерөнхийдөө тарьдаг гэхээс илүү мал малтгэл усч хүдэ. Тэгэхээр тэдэрт уйггүй арчилдаг, хамгаалдаг үеийн тогтсон тийм юу нь байна. Суур чанар нь байна. Дээр нь сүүлийн үеийн агар химийн аргуудыг агуу сайн ашиглаж сурж байна. Тэр таримлын бордоо, тэр чийг баригчтэй. Тэгээд стрессийг яаж тайлах, устганы системүүдийг бас их оновчтой бага зардлаар шийдэж чадж байна. Манайд тийм үндэсний одоо мэрэгчлэтнүүд, мэрэгжлийн компаниуд л илүү шаардлагатай юм. Одоо нэг барилгад нь ашиглалтын компани гэдэг шиг тарьсны дараа яах вэ гэдэг чинь суулгасны дараа яах вэ гэдэг чинь айгүй том ажил болох гэж шүү дээ. Суулгасан компани ерөнхийдөө арчилгаагаа хариуцдаг Монгол зарчим. Бид нар дотоодын компаниуд төрөлжиж хөгжих шаардлага хэрэгцээ үнэхээр их байна. Одоо зах зээл дээр устганы системийг бүрэн суйрлуулад устлагыг нь хариуцдаг компани хэрэгтэй шүү дээ. Тэгэхэд өнөөдөр манай зах зээл дээр ямар компани байна гэхэд түн цөөхөн л байна. Төрөл бүрийн устганы систем, таримл болгон зориулсан устганы системийн шийдэл өнөөдөр манай дээр байхгүй. Эзэнгүүл энэ орон зай. Ер нь хөдөө аж ахуйд одоо хийх юм маш их байна. Одоо хөрөнгө оруулагч энэ салбарыг сонирч байгаа бол шийдлүүд маш их байна. Хэрэгтэй салбарууд маш их байна. Устганы салбар, системийн салбарууд газар тариалан ч мөн хөгжсөн байна. Одоо энэ айн аж ахуй дээр ч гэсэн тун сул байна. Тэгвэл ер нь цаашдаа танай компаниг аль чиглэлд нь илүү төрөлжиж, мэрэгшиж одоо юу гэдэг үн цэн бүтээх гэсэн тийм зорилго байна. Бид нар бол одоо энэ тариаланчийг ургацын алдагдлахгүй байхад агар химийн шийдлэр асуудлыг шийдвэрлэх. Энэ байгаль цагийн хүн нөхцөлд бол бид нарыг бол технологи л аварна. Сайн технологитой тэрийг хэрэгжүүлсэн компани л ер нь тесжүүлдэг. Тэгэхээр бид нар ерөнхийдөө энэ жилийн хувьд бол санитар ганц төсвөртөлтийг нэмэгдүүлэх тийм стресс тайлах бордоо бид нар санал болгосон байгаа. Мөн бид нар одоо дорооны үйлчлэгийг компани дээр хөгжүүлсэн. Бид нар дорооноор өөрсдийнхөө бүтээгдэхүүнийг бас цацах бордох. Өөрийнхөө дотоод хэрэгцээ шаардлагуудаа эхний ээлжид нэвтрүүлээд дараа нь ингээд харилцагч нартай нэвтрүүлэх ч юм уу ийм үйлчлэгийг санал болгож байгаа. Мөн нэлийн гадны нэлийн сайн брендийн бордоонууд, сайн чанарын бордоонууд, гэтээ биологийн гаралтай бордоонуудыг ерөнхийдөө хэрэгжилж байна. Нэн тэргүүн шаардлагатай байгаа. Дотоодод үйлдвэрлэх шаардлагатай байгаа энэ агар химийн шийдлүүдийг бид нар үйлдвэрлэх. Тэгж чинь дотоодын хэрэгцээ шаардлагыг хангах, бэлэн байдлыг хангах, хөдөө аж ахуйн ханган нийлүүлэлтийн сүлжээний бэлэн байдлыг хангах аягүй чухал байна. Сая ковидор бид нар мэдэрсэн шүү дээ. Вирусыг маш мэдэрсэнтэй бүх юм бэлэн биш байсан байхгүй юу? Гинтл царцааны нүүдэл боллоо гэхэд өнөөдөр бэлэн компани байна гэж бас хэцүү. Тэрний эсрэг хэрэглэх бэлтгэмэл манай усад хэр нөөцтэй байна гэдэг маш хэцүү. Тэгэхээр энэ бид нар их олон юмас хараат байна. Хүнсний хувьд ч хараат байна. Хүнсний цаад нөөц ч хараат байна. Тэгэхээр бид нар дотоодын компаниуд энэ нөөцийг одоо
бүрдүүлэх аюулгүй байдлаа ингэж хангах хэрэгтэй. Одоо энэ уран сураалтын үед одоо тохиолддог янз бүрийн өвчнүүд байгаа байхгүй. Бас ингээд их олон сарын бороод ингээд ургац алдахын асуудал энэ. Энд чиглэсэн агрохимийн шийдлүүдийг хүртэл бид нар одоо шийдсэн байгаа. Манай компани үйлдвэрлээд одоо улаан буудаг, хатаадаг, уран таримлыг хатааж болцыг гүйцэдэг тийм. Энэ бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлд амжилттай болсон. Бид нар хийхгүй бол өөр хин ч хийхгүй байгаа байхгүй юу? Намар ямар болохыг хин ч таашгүй. Тэгэхээр тэрэн зориулж шинж бүтээгдэхүүн оруулж ирдэг. Тариалан ч бол тарих юмд одоо бодох хэвээр ханганы нийлүүлэлтэнд бол тэрний эргэлт хэрэгцээг мэдэрч оруулж ирэх хэрэгтэй. Тэгээ манайх бол хамгийн анхудаа тэрийг нэлээд хямдруулж татвартай үйлдвэрлэж шийдвэрлсэн байна. Түрүүн та дрон гэдээ ярьлаа. Ер нь одоо манай янз янзын олон улсын байгууллагын тайлангуудаар Монгол орн бол уур амьсгалын өөрчлөлт хамгийн их өртөж байгаа эмзэг тийм орнуудын нэг болчлоо л да. Ерөнхийдөө биднэрт байгаа нөөцийн орчин маань бол улмлын хөрмөгдмөл улмж яахан тийм эйгүү болоод байна тийм. Тэр нөхцөл ялангуяа яг таны хэлсэн шиг янз янзын шин технологи ер нь тэгэл мэдлэгийн хүчээр л энэ оршин тогтнохгүй болохоо ажиллаад. Ер нь яг зүгээр Монгол орны хувьд ямар технологиуд хамгийн ихэнд хэрэгтэй. За мал аж ахуйд бол одоо нэг үе бодвол ингээд GPS-ийн тэр хэрэгэлдэг болоод бас хөрх яваад тах шиг байна. Яг газар тариалан гис салбартаа дроноос гадна ер нь нэг ямар технологиуд илүү их шаардлагатай байгаад байна. Ямар аргачлалуудыг бид илүү хөгжүүлэх хэрэгтэй байна. Тэгээ энэ ийм одоо хэцүү болж байгаа нөхцөлд амьд үлдэхин тулд гэх юм уу? Яг хуу дроныг бас харьцангуй ойлголт. Одоо жижиг талбарууд бол яг одоогийн байдлаар бол болж байна. Ерөнхийдөө манай энэ трактор нийлүүлэгч нартай энэ технологийн томьёо төхөөрөмж нийлүүлэгч нар нэг үе бодвол маш их сайжирсан. Одоо парк шинжил манай тариалж бараг бүгд хийчлээ. Энэ бол сайжирсан. Одоо дараагийн одоо арга хэмжээ бол одоо энэ хуурайшилтай, услахаагүй газар тариаланд ямар үр байх вэ? Ямар сорт байх вэ? Ямар бурдаа байх вэ? Агрохимийн ямар шийдлүүд байх вэ? Бүр ямар тармил байх вэ гэдгийг эргэж харах хэрэгтэй болж байна. Тэгэхээр одоо энэ олгон салбаруудад бид нар шууд тэрийг гэж хэлж болохгүй. Бид нар цаг агаар амин ховсон өөрчлөгдөж байна. Тэр болгон дээр бид нар маш хурдтай маневрлж технологи сонгож бодож турших хэрэгтэй байна. Энэ салбар маань яг хөрөнгө оруулалтын хувьд бол голдууны хөнгөлөлттэй зээлээр явж ирсэн юм боломжтой шүү дээ тий. Зүгээр ингээд таван хөрөнгө оруулагчийн нүдээр харуул таваас ингээд дотор нь ажиллаж өгний хувьд хэлэхэд яг нэг талаар мэдээж олон сорилт байгаа. Гэхдээ нөгөө талаар түрүүн тайлан ингээд олон шинэ боломжууд орон зай хийх ажил их байна гэдэг шүү дээ. Зүгээр хөрөнгө оруулагчийн нүдээр харуул ямар чиглэлд нь хөрөнгө оруулал бас илүү ирээдүйтэй ч гэдэг юм үү те. Нэг та дотор нь ажиллаж өгний энэ салбарт нэг жаах мөнгө оруулаад үл энэ ашигаач өгөнтэй янз янзын асуудлыг шийдэгч нэмэртэйгээд тэр талаас нь харуул та юу гэж зөвлөх. Одоо шинэ таримлуудыг тарьж үзлэх бах та. Тэ? Ямар эрэлттэй одоо эмийн ургамлууд байна шүү дээ олноостой эмийн ургамлууд. Ер нь бол эмийн ургамлын салбар дээр бас нэлээдгүй тариаланч орж эхэлж байна. Бас сэлгээндээ оруулж байна. Тэр нэг талбайхаа нэг хэсгийг эмийн ургамал тариад тэрийг экспорттын баримжаатай болох гээд ажиллаж байгаа тариаланч нар байна. Тэгэхээр ер нь бол технологи бол байна. Юу байх хэрэгтэй. Тэрийг нэвтрүүлэх хэрэгтэй. Яаж хүний хүчийг хөнгөвчлсөн, ургац сураалтыг хөнгөвчлсөн, гар ажиллагааг хөнгөвчлсөн тэрийг нэвтрүүлээд гангийн эрсдлээ тооцоод цэцэр хүтрэлтэй тооцоод шин таримлыг туршиж үзэж байна. Дотоодод үйлдвэрлэдэг маш олон таримл байгаа шүү дээ. Мөнгөний бодор бас тавьж байгаа. Жишээлбэл одоо шар бурцэг байна. Шар бурцэг гэж чинь одоо маш их хэрэгэлдэг шүү дээ. Манайд ер нь баг үйлдвэрлэхгүй шүү. Тарих боломжтой. Шар бурцэг тэгээд уурхт тэжээлүүд байна. Малын тэжээлүүд те. Дотоод үйлдвэрлэхгүй шүү дээ. Тэжээл гэдэг дээр зүгээр яхаж байгаа тодруулаад асуугаад одоо яг нэг үе бодвол махны бизнес сонирхч хүмүүс аягүй их байгаа шиг юм. Тэнцэнцээр аж ахуй, өхрийн ялангуяа өхрийн аж ахуй өгжүүлж байгаа. Гэтэл нөгөө тэжээлийн аж ахуй маань яг тэрнийхээ үг гүйцэхгүй байгаа тийм. Тэн дээр яхан ямар боломж, ямар ийм хамтын ажиллагаа кластер хэрэгтэй гэдэг тэр тодруулж ярил. Төрөний ярьдаг мөн л адилхан сэлгээ гэж байна. Тэр сэлгээний нэг хэсэгт тэжээлийн таримл байх хэрэгтэй байхгүй юу? Зөв. Тэгтэл байгалийн хадлан гэж бас хажуугаар нь байгаа тийм. Тэгэхээр ерөнхийдөө бид нар яг таримл хадлан, таримл тэжээлийг манай гэрчинсэн мадагч одоо бид сураад эхэлсэн. Ер нь тогтмол хэрэгжилж байгаа гэсэн. Яг бэлчээрээр явж байгаа мадагч бол байгалийн хадлан хэрэглээд энэ болдог. Тэгэхээр энэ фермерүүд, тариаланч нар яг өөрийнхөө бүс нутагтаа ингэж хорчиж төрөлжих хэрэгтэй байхгүй юу?
Ер нь бол. Тэгэхээр нэг жил нь бол малын тэжээлийн бэлдээж өчтдөг. Тэр тариалгын хамтбаа 10% нь сэлгээнд нь одоо тосны урмал малын тэжээлээ фермер дээр зардаг. Ерөнхийдөө энэ зочролгоо манайх орчихсон ороо явж байгаа. Харин зарим шин таримлуудыг одоо нэлээд тарихгүй байна. Тэрийг би тариасаа гэж үзэж байгаа. Одоо жоохон имээдэг ч юм уу, яах вэ гэж айдаг ч юм уу тийм таримлууд бас байгаа. Энэ миний хамгийн их ярддаг таримл бол саргас ахгүй. Уургийн хаан гэдэг өндөр уургатай таримл одоо шар буурцах ч юм уу ийм уурах тэжээлүүдийг махны хүрүүдэд одоо юуныг сэлгээнд орж тарих хэрэгтэй юм байна. Тэгээ энэний тарил ер нь бол бага байгаа гэсэн үг. Энийг хэрэглүүл одоо тэр махны гарц ч гэсэн сайжна гэсэн үг үстэй ч юм уу. Тэгээ тэр сүү бол сүүнийхэн тослог чанар бүх юм хэлдэг гэсэн үг. Зүгээр монголчуудын хувьд ер нь бас газар тариал ерөнхийдөө таримлын нийт одоо бүх төрлийн таримлаар навж үзвэл одоо экспорт гарах боломжтой. Өөрөөр хэлбэл одоо нэг олон улсад өрсөлдөх бас чадвартай тийм яг чиглэл нь аль байгаа дээ. Гэдэгт тодруулж сонирхвол манай хөрс ер нь жоохон юу муутай байна. Ер нь бол бордох шаардлагатай байна. Бид нар ер нь бол бордоо үнэтэй байгаа ч сайн бордож чадахгүй байна. Одоо улаан буудаг бас ингээл дотоодын янз бүрийн үзэл шалтгаанаар байж магадгүй ямар шалтгаантай мэдэхгүй цавал өгөхгүй байх юм уу тийм яриад байгаа байхгүй юу? Бас давхар байгаль цаг уурын хүчин зүйлээс нөлөөлөд болц бүрэн хангагдахгүй байгаа ч юм уу Тэгэхээр ер нь бол бид нар тосны урмлал гаргаж байгаа. Чацрааг нь гаргаж байгаа. Ер нь бол тариад юу явал аль нь ч өрсөлдөх боломжтой. Чацраган дээр бол Европын холбооны шаардлагыг хангуулахад нэлээд хичээж байгаа юм байна лээ. Энэ зарим айлууд бол гаргаад эхэлсэн байгаа. Тосны урмал дээр бол ерөөсөө хятад маш их экспортлж байгаа. Бараг 90% нь экспортлж байгаа. Арабсын үр. За ерхийдээ тавс нэг зөвлөх үйлчлэгээ үзүүлдэг гэдэг жишээс яг бизнесийн яг ямар төрлийн зөвлөх үйлчлэгээ одоо цэвэр мэргэжлийн одоо эсвэл одоо бизнес модель талаас шийдэх юм уу тэр талаар сонирхол. Цэвэр мэргэжлийн үйлчлэгээ үзүүлж байна. Манайх бол ерөнхийдөө агрохимийн шийдлүүдийг санал болгодог. Тэгээ арабсан дээр энэ жил та гантай байна. Ямар одоо бордоо хэрэглэх үү, ямар өсөл зохицуулагч хэрэглэх үү те. Хөрсийн шинжилгээг уншаад өгчөөд тайлбарлаад зөвлөдөг үү те. Ерөнхийдөө бидний өөрсдөө их мэдээлэл донд байдаг учраас тухайн харилцагчтай таарсан зөвлөгөөг нь талбайг нь үсэг те. Талбайн зөвлөгөө өгдөг, тарилтын төлөвийг боловсруулж өгдөг, түүнд нь тохирсон орс найрлагуудыг зөвлөж өгдөг. Манайх өөрсдөө мэргэжлийн агрономод, чиглэлийн агрономод бас ажиллаж байна. Одоо зөвхөн үрийн агроном гэж тустай байна. Төмс үсгийн ногооны агроном тустай. Юм байна да. Танах нэг компани хэдэн үнэтэй вэ? Нийт одоо голдон мэргэжилтнүүд л байдаг байх тийм. Бас мэргэжилтнүүд байна, үйлчлэгээний ажилтнууд. Яг үндсэн агрономоор ажиллаж байгаа ч юм уу, агрономын чиглэлийн ажил хийж байгаа бол 8-9 хүн байна. Бусад хүмүүс бол манай үйлчлэгээнд дэвж байгаа ажилчтай. Танах бас нэг ураг цэгийн гээд онлайн дэлгүүр саяхнаас ажиллаж ирсэн багт. Энэ дэлгүүрийн талаар жаахан сонирхол бол яг ийм байдлаар онлайн дэлгүүр ажиллуулахад ер нь хэр юм бэ гэдэг дээр манай харилцагч нар 90% нь орон нутгийн иргэд байдгийн. Тэгээ тэдэрт хурж үйлчлэхтэй дэлгүүрээ хотод ирж чадахгүй юм чинь тэр хурж үйлчлэхийнд бол бид нар онлайн нээсэн. Анх нэгтэл тийм зорилготой байсан. Бид нар ачааллаа дэлдэггүй гэсэн үг л дээ. Тэгээ нөгөө богино хугацаанд хаврын богино хугацаанд их өндөр ачаалал авдээ. Тэгэхээр бид нар онлайн дэлгүүр нээсэн. Одоо нэгэд удаагүй байна. Нэлээд сайн амжилттай явж байгаа. Их олон бараа байгаа. Манай дэлгүүрийн касс ер нь тэрэн дээр нэлттэй байгаа гэсэн. Тэгээд яг онлайн дэлгүүр ажиллуулахын тулд бид нар нөгөө бас энэ онлайн бараа нэлээд өрсөлдөхүйц чанартай бөгөөд одоо бас үн боломжийн байх хэрэгтэй гэдэг тэр ураг цэгийн гэдэг вебсайтанд зориулсан бид нар бүтээгдэхүүн хөгжүүлэлтүүд хийгээ явж байгаа. Одоо өрнүүд байна. Яг Монгол орны нутагсан ч юм уу яг тохиромжтой өрнүүдийг зөвхөн ураг цэгийн нэрээр хөнгөлтөө үнээр авдаг ч юм уу те. Тэгээд онлайнаар авж байгаа хэмжээний хэрэглэх чанарын юу мэдэхгүй шүү дээ, хэцүү шүү дээ те. Тэгэхээр тэрэн дээр чанар дээр бол бүр илүү сайн одоо ургийн чанар бол илүү сайн байдаг ч юм уу те. Тийм бодлого гарч байгаа. Нэг бизнесийн зөвлөх бас надад ярьж ирсэн юу гэхээр дэвчхэн салбарт нэг төвхтэй нэг одоо юу гэдгийг хөнгөлтэй зээлвэж босод ингээ хөрөнгө оруулах гэхээр нэг төвхтэй гэдэг нь юу гэхээр ингээ нэг татварын систем яг ойлгомжгүй бүртгэл интернет дотоо те одоо юу гэдгийг тухайн бизнесийг үнэлээ зээл болгох гэхээр яг нэг татварын харилцаанд бүрэн орж чаддгүй янз янзын нэг хөнгөлтүүдийн гинт гинтгэ өгөөд идэг учраас бүртгэл мэдээл дотоо болохоор яг зээл болоход төвхтэй болчдөг гээд та яг энийг юу гэж харж байгаа? Ерөнхийдөө засгийн газраас үе ингээд одоо тоног төхөөрөмж чинь гэдэг юм уу янз янзын хөнгөлт
татварын хөнгөлт олгоод идэг штэ тий. А тэр нь гэтэл нөгөө нэг нийт гинжээ хэлхийдээ бас өрөөгөж өгөхгүй ингээд нэг нь татвараас хөнгөлөгчингүүд нөгөөтг нь давхар төлөх болгох ч гэдэг юм уу тий. Энэ татварын бодлого яг газар тариалан салбартаас яг яавал илүү тийм өрөөгөөчтэй хэрэгжих боломжтой гэдэг тэр та ажиглалт хийсэн үү? Ер нь манай татварын систем газар тариалан салбарт харьцангуй ээлтэй салбар гэж би боддгийн. Одоо манай хол худалдаа давхар борлуулалт хийгдэж штэ. Тэгэд манай дээр бол тийм хөнгөлт байхгүй. Тариаланчдад зориулсан урмал хамгааллын бодис нөөц чөлөөлөгддөг байлаа. 25 оноос эхлэж чөлөөлөх юм болсон. Хөнгөлтөө зээл 7% хүүтэй хөнгөлтөө зээл энэ жил олгосон. Гэхдээ энийг бол одоо газар нь хаана юу тавьдгийг тодорхой тий. Газар орж гарч байгаа хэрэглэлтийн хөрөнгөнийх нь хэмжээ тодорхой тариаланч саадгүй авсан. Ер нь бол таны хэлдэг үнэн. Бүртгэлийн систем мутагаас болоод тариаланч авч чадахгүй байгаа. Тэгэхээр өөрсдийнхөө газрыг ч хүртэл бүртгүүлэх хэрэгтэй. Мэдээллийн сан одоо яамны тий тэр плант мафодор тэнд юу тавьсныгаа хүртэл оруулдаг. Яам бол энэ дээр айгуу сайн ажиллаж байгаа штэ. Тэр бүртгэлийн системүүдийг тэр зээл олголтыг дэмжих үднэс тэр тариаланчийн ургацын хүртэл ингэж бүртгэж байгаа. Ургац хураасны дараах хэмжээг нь хүртэл бүртгэж байгаа. Сүүлийн 2 жил ер нь бол тэр бүртгэлийн систем айгуу сайн явж байгаа шүү. Компаниуд хэр бүртгүүлж чадчихжээ мэдээлэл бүртгүүл. Ер нь сайн бүртгэгдэж байна. Тэгээд тэр хөнгөлт урамшууллаа авахын тулд илүү их тэрэн дээрээ мотивацлагдаж бүртгэл хийгдэж байна. Манай ч гэсэн борлуулсан бүх бүтээгдэхүүн маань бүртгэлтэй шүү дээ. Хинээд хэдэн литр бордод зарсан маань хүртэл бүртгэлтэй. Бордон дээр бас түнх үсийн нөгөө тариаланчтай энэ жил хөнгөлт үзүүлж байгаа. Бордоны урамшуул гэдэг юм болгогдож байгаа. Зөв. Тариалжт болон гурилын үйлдвэрүүдийн маань харилцаа ер нь бусад ямархуу байдалтай байгаа даа. Тэгээс зарим нь үйл ойлголцол явуулах шиг байдаг шүү дээ. Монопол байна гэдэг ч гэдэг юм. Одоо ер нь бол тэр Оросын Улаанбаатар гурилын импортын татварыг тэглээг одоо юу ятсан биш тэгэлцсэн биш. Үүнтэй холбоотойгоор бас ерөнхийдөө Улаанбаатар тарих байдал багасгасан, Улаанбаатарын тарилтын хэмжээ багассан, өөр солилгын таримлуудыг ямар ч гэсэн нааштай шийдвэр гарах байх гэж бодвол ерөнхийдөө бүсээ чангалчихсан. За энэ жил өөр юм тариад үзье. Тэгэхээр өөр одоо энэ эрх баригчтай жоохон найзсгийг л байж штт. Би бол тийм сайн байна гэж бодохгүй л байна. За тэгэхээр подкаст дээр нэгээд өндөрлөе гэж бодож байна. Тэгээ сүүлийн асуултыг бас самурай ер нь таны яг хувь мэргэжилтний та бас нэг талаас мэргэжил нөгөө талаас бизнес эрхлэгчтэй өөрийн бизнесээр дамжуулаад одоо юу гэдгийг нэг өв үлдээх гэж ярьдаг штэ. Тэ одоо нэг энэ салбарт ийм одоо гол юм хийчих юмсан гээд бас тэр нь хувь мэргэжлийн нөгөө зорилготой холбоотой тэгээд тэр талаараа та сонирхуулаад тэгээд подкаст өндөрлөх үү. Би бол одоо тариаланчдын хэрэгжилж байгаа энэ одоо бүтээгдэхүүн уртс дандаа байгаль орчин дээлтэй. Хүний эрүүл мэндэд аюулгүй тийм бүтээгдэхүүн манай улс хэрэглээ сурчаасаа. Одоо тэр нийгэмд одоо нэг төрний миний яадаг ойлголт штэ. Янз бүрийн цацчин, бордоо хэрэгжилж гин гэд хүнд ингээ хоол хичээл хэрэгэлтэй байдаг шиг урмалт ч гэсэн одоо тэр үндсэн хоол хичээл нь бордоо байхгүй юу? Тэгээд тэрийг бид нар хангалттай авч чаддаг гэж би түрүү ярьсан. Тэгэхээр энэ хэрэглэж байгаа орс найрлагууд дандаа байгалийн гаралтай, урмлын гаралтай, аюулгүй юм бид нар ингээд хэрэглээд хөвшөөс орчоосаа юуныг бид нар одоо манай компаниг манлайж ажиллана гэд зарцсан ажиллаж байгаа. За баярлалаа танд. Өөрийн бизнесийн сонь сайхан болоод салбарын асуудлуудыг ингээд нэлээд талхах ярилцсанд. За ингээд подкаст өндөрлөе. Бизнесмен подкастын сонсогч та бүхэн манай подкастын YouTube channel-ыг дагаарай. Лайк, шеэр, комментээр биднийг дэмжээрэй гэж хүсэх байна. Ингээ манай дугаарт Таримл ургал компани захирал Хандсран оролцлоо ингээд танд амжилт хүсье. За баярлалаа. За баярлалаа.